Сайн байцгаана өрхөн мөнд үзэгч сонсогчдоо. Joshua's podcast-ийн маань энэ удаагийн дугаар эхлэхэд бэлэн болсон байна. Ингээд өнөөдрийн дугаарт та бүхнийг нэгэн чухал үнэтэй уулзах гэж байна. Энэ бол Монголын хипхоп холбооны ерөнхийлөгч, бизнесмен, одоо бол малчин Батбаяр буюу Баавар. За юу вэ хаа? За сайн байна уу. Нийт Joshua podcast-ийг үзэж байгаа үзэгчдээ энэ төрлийн мэндийг хүргье. За хоёулаа өнөөдөр аль болох урлаг уран сайхан гэхээс илүү сайхан одоо орчин үеийн өнөөдрийн амьдрал маань яг юу болж байна? Ялангуяа орон нутгийн амьдралын талаар, мал аж ахуйн талаар ярилцвал бас хүмүүст илүү сонирхолтой байх болов уу гэж бодож байна. За тэгээд Баавар ах бит хоёр бол бүр намайг 18 9-өөс их олон жилийн 15 6 жилийн өмнөөс би нэгэ мэднэ. Би бас хүний амьдралд нэг юм гоё дурсамжууд байдаг шүү дээ. Хит хитгэн том дурсамжууд үлдсэн байт юм бэл. Тэгээ Баавар ахтайгаа 21 аймгаар би нэг л удаа Монгол орноо тойрж явж үзсэн амьдралдаа. Татар флаш хамтлагтаа 21 аймгаар тойроод явж исэн. Тэр ингээ одоо хүртэл ингээл үе ингээд орж ирээд байхгүй. Тэр нэг үеийн дурсамжууд тэрэн дээрээс аягүй гоё баярлж авдаг. 21 аймгаар хэдэн удаа тойрсон бэ Баавар хойд? Би ч Монгол улсыг нийт 6 удаа бүтэн тойрсон. За. Тэрний нэг нь бол Татар Флаш Joshua-гийн тоглолтыг зохион байгуулсан. Тэр тоглолт их гоё болсон шүү дээ. Анх Татарын над санал тавиад, Флашийн бас тавиад. Тэгээд бид нар ч хоорондоо үнөөсөө ярьж тохироод би ерөөхдөө зохион байгуулж чинь тэгээд Флашийн нэг Брюс 10 гэжсэн баха. Тэр гэж яг Брюс 10 дөнгөж орж ирсэн шүү дээ. Монголд яг 6 дахь Брюс 10-ыг оруулж ирээд өгчсэн байна. Тий. Тэгэл тэр Брюс 10-т чинь бид нэр чихэл тоглолтоос тоглолт хийсэл тэгэл хаагаа хийгээл явдаг байлаа. Тэ тэр 21 аймгийн өдөөгөр бол амжилттай болсон шүү дээ. Аюу гой дандаа пиг дүүрэн зарим газар 2 моёр давтаж тоглолдог сте. Тэр чинь бас нэг ихний 2 аймаг тэр татарын чинь зэрэгтэлтэйгээ харьцахгүй нэг жоохон их зангаар. Тэгээ би өөрөө бас нэг дуулсан шүү дээ нэг. Дижиталын дуунуудыг үзэгч рүү орчдөг уу? Тэгээ зэрэгтлийг ингэж байлдан дагуулаа гэдэг. Дүүнэрч байгаа хичээл заагаад тэгээд ойлгоостой аягүй гоё болчихсон. Тий. Тэгээд хэдүүл ингээ амар гоё дурсамжтай миний амьдралын гоё үед байсан шүү. Тэгээд за ингээд хоёлаа энэ удаад ер нь яагаад та орон нутаг руу нүүх болов? Та чи ер нь хотын хүүхэд үстэй. Би ч Улаанбаатарын өргөн хүүхэд шүү дээ. Тий. Тэгсэн чинь гинт бүр одоо энэ нүүх болсон чинь амьдралын том шийдвэр гэр бүлээ аваад шууд хөдөө гарна гэдэг бол бид нар чи юунд хүлэгдээд байдаг вэ гэхээр дандаа л нэг аж ахуй амьдрал мөнгө гэл нэг юм хүлэгдчихэд явмаар байсан ч муусаар байсан ч Улаанбаатар хоттой байгаад байгаа штэ. Энэ нөлөөсөн зүйл. Нэгдүгээр корона. За тэгээд хоёрдугаарт энэ Улаанбаатар хотын төвчрэл гээл. Тэгэл Солонгос би ч бас карго ажиллаж байгаад ирээд. Тэгээд корона гараад тэгэл их нэртэйгээ ярилцаал хөлөө хөдөө гарах уу гарыг гэл хөдөө ер нь мал аваад гарсан. Тэгээд хөдөө гарсны нэг буруу юм алга. Яг нь Улаанбаатар хот маань 21-р зуун хөгжиж байна. Өшөө олон байшингууд болж байна. Тэгээд энэ хүн амын нэгтршил, төгжрөл, стресс, эрүүл ахуйн талаас ч тэр үр хөвгтө бодсон ч тэр хөдөө байхад зөв юм болов гэл. Тэгээ манай нэг шинэ хамаатнууд сэлэнгийн өдөрсөн байдаг учраас тэднийг түшиглээд тэгээд анх хөдөө гарсан. Одоо ч тэгээд ер нь ингээд сошиалаар шарж явах найз нөхдөөгөө яриа сууж явах ч гэсэн Монголд хэцүү байна, Улаанбаатар ер нь Монголд хэцүү байна гэж яриад байдаг штэ. Тэгэл ингээд комент дээр хүмүүс одоо молж байгаа ярьж байгаа нэ. Тэгсэн мөртлөө яг үнэндээ ингээд гадаадд дүүнээс амьдарч ажиллаж байгаад ингээд ирсэн. Тэгэхэд гадаадд амьдардаг хүмүүс ч гэсэн Монгол руугаа явах л яг чин хүсэлтэй байгаад идэг ч тийм уулсан ч гэсэн. Энэ дээр бол Монгол гэдэг чинь яг үнэндээ Улаанбаатар хот биш ээ. Улаанбаатар ч ерөөсөө Монгол улсын нэг жижигхэн хэсэг нь тэрнээс ч Монгол болгоо шүү дээ. Монголын амьдрал болгоо шүү дээ, тэ. Улаанбаатарт байгаа энэ дид бүтцийн л асуудлууд бидрийг жоохон стресстүүлээд байна. Энэ дид бүтцийн нөлөөллөөс болж ерөнхийдөө бол орон нутг руу хүмүүс нүүх тийм хандлагатай ах шиг байна. Тэгэд энэ сая би нэг судалгаа уншижээ. 2022 онд 17 мянган хүн Улаанбаатараас орон нутг руу нүүсэн байна. Тэгээ 23 онд энэ тоон 25 мянга болоод өссөн байна. Тэгээ жил иргэдсэн ер нь Улаанбаатараас орон нутг руу нүүх ийм хандлага байх шиг байна. Энэ хэр ажиглагдаж байна. Та ч ер нь аль аймаг аль суманд байгаа вэ? Би Сэлэнг аймгийн өдөр суманд байна.
Тэгээ энэ дээр бас нэг монголчуудаа залуучуудаа хандаж хэлэхэд хэд амархнаар хурдан баяжхийг хүсэж байна. Хизээ монголчууд яг өнөөдөр ийм байгаа шиг юм байсан. Ерөөсөө сүүлийн 30 жилийн хугацаа шүү. Монгол улсын 330 сум аймагч одоо сумдууд маань тоггүй байлаа. Саяхнаас бүгд тогтоол шүү. Тэг хөгжөөд шүү дээ энэ улс их орн маань. Хичнээн болохгүй байгаа, бүтэхгүй байгаа гэсэн бид нар их орноо нэг муулмааргүй. Залуучуудаа гэж хэлдэг. Мууч гэсэн гэрмэн, сэгсэрч гэсэн ээлжмэн, сэмхич гэсэн гэрмэн гэдэг шүү дээ. Тэрнтэй адилхан. Энэ их оронд бид нар бүгд л хөдөлмөрлөх ёстой, хичээх ёстой. Хөдөө орон нутагт амьдрал байна, аж ахуй байна. Ялангуяа энэ одоо энэ 2025 онд бол Монгол Улсын засгийн газар болон хөдөө аж ахуйн яамнаас атрын 4-р ангиг зарлаад малчид руу хандсан маш их зүйлийг хийж. Энд бол маш их талархууштай, баярлууштай зүйл байна. Энэ корсет маань бас энэ хөдөө аж ахуйн яамаа дархан луу нүүлгээ тэнд одоо төвлөрсөн бүсээ байгуулад ингээд газар тариалан малчтаа маш их дэмжиж байгаа бодлогын төр зэсэг гаргаж байна. Энийг бол би маш их олж урахж харж байгаа. Маш их хэрэгтэй зүйлүүд энд байлаа. Ингээд бид нар өөрсдөө хичээгээд хөдөлмөрлөд явах юм бол энэ их оронд болж байгаа, бүтэж байгаа зөндөө зүйл байна. Одоо сүүлийн үед энэ сошиалыг харахаар дандаа их орноо муулсан, энэ Улаанбаатар хотыг хараад өрөөсөн, засаг захиргаа руугаа дайрсан нэг ийм л хүмүүс болцсон байна. 9 шидийн хин мэддэхгүй одоо нөхдүүд ингээд фэйсбүүкээр лайв хийгээл тэрэ нэ гэл ингээд томордог болчих. Тийм. Ийм баймаргүй байгаамаа. Бид нар бас нэг энэ их орныхоо төлөө Монгол хүн бол төрсөндөө баярлах хэрэгтэй. Би ч гэсэн гадаад дотоод зөндөө явж үтсэн. Надлан их нэртэйгээ Вьетнамд очиж амьдарч үтсэн. Амьдарч нэг аялаад нэг сар болсон. Тэгэхэд тэр Вьетнамууд бас ямар хүнд нөхцөл байдгийг олж харсан. Миний их орон ямар сайхан билээ гэдгийг олж харсан. Тэгээд хөдөө амьдрах бүр сайхан юм бэ гэдгийг бас олж харсан. Тэгээд одоо энэ монголчууд маань энэ хит их туйлшрал орон нутгийн үзэл одоо нэг авчин боодог энийг л болох хэрэгтэй байна. Хоёлаа ийшээ орно. Ийшээ хоёлаа орно. За би танаас бүр гоё ихнээс нь ингээ хоёлаа явчих. Хотын хөвгт штэ. Нэгдүгээр орлоо тий. Тэгээд ингээд шууд хөдөө очиод би эмээ өө дээр ингээл 100 болгоочдөг гэсэн л та. Тэгээд хөдөөний амьдрал ингээл нөгөө мод түлээ бэлтгэх усанд явдаг тий. Ус аваад ингэн тэгэл мал аж ахуйн энэ ажлууд амьдрал чинь ер нь бол чанга. Тэгэхээр ихний ээлжинд яасан жоохон мяарсан уу? Гайгүй байсан уу? Яг ихний 2 жил би тэр өөртөө мал дээр яг бас хүртээ тий. Хүртээ. Багтаа одоо чи эмээ өдөр очиж би ч гэсэн Баян Хонгор аймгийн Бууцаагаас өмнө одоо ээжийнхээ аав ээж тэр шхон хариулдаг байсан. Монгол хүн бүр багаасаа малын нэг дөртөө штэ. Тий. Энэ бол нэг тийм хол санагдаагүй. Тэгтэл аж ахуй ажил хүнд хэцүү. Модоо хаглан түлээ модоо яан тэр орон нутгийн амьдралдаа зогсож амьдрна гэдэг бас хэцүү. Усаа зөөн. Эхний 1 жил бол одоо хөдөөс нөгөө мал дээр байхдаа өвлөн гэдэг нөгөө томцох голоос усаа зөөн айгүй хэцүүлтэй. Тиймэрхүү зүйлд шантараагүй. Яагаад тэгэхээр өөртөө бид зориод хүсээд гарсан учраас. Хэдэн малтай гэсэн? Анхны 100 хүртэл ихсэн одоо тэгэл өхөрчин бас их дан энэ одоо Монголынхаа бэлчээрийн мал аж ахуйгаар явах юм бол эдийн засаг талаас бол жоох ашиггүй биш харагдсан. Тэгэхээр бид нэр энийг давхгүйр эрчимсэн байдлаар явуул их зүгээр юм биш. Одоо зундаа сайхан бэлчээрээр явуулаад өвөлтөнд давхгүйр одоо нэмэлт хийжээл. Өгөөд явах юм бол энэ эдийн засаг талаас ашигтай малчдаа бид нар тооны араас явах биш малайг чанаржуулах нь чухал юм байна. Би одоо яг сүүлийн 5 жилийн өхрийн мал аж ахуй руу өөрөө ингээд ороод явж байна. Энийг ингээд харж байхад тийм зүйлүүд маш их ажиллагдсан. Одоо монголч нь 3 сая 300 орчим мянган өхөртэй гэж би сүүлд уншиж байсан. Тэгээд
энэ их одоо үхэртэй байж. За ерөнхийдөө Монгол улсын мал аж ахуй бол 54-өөс одоо нэг 60 саяын хооронд хэл бэлцээд байна. Маш их малтай байна. Тэгсэн мөртлөө энэ махны үн жил ирэх тусам өсөд байна. Энэ таны бодлоор юунаас нөлөөлөд байна гэж бодож байна? Махны үн өсөх ёстой. Яагаад гэхээр бид нар заавал их орондоо байж хямдхан мах идэх ёстой гэдэг нэг монголчуудын нэг юм юу байлаа. Миний хувьд одоо маллаад малынхаа үр шимийг амсах ёстой. Тэнд түшээ ажлын байр бэлдэх ёстой. Тэгэхээр үхрийн мах энэ жилийн хувьд бол нэг 17-оос 22, 23, 4 мянган төгрөгийн хооронд хэлбэлцэж байгаа шүү дээ. Тийм байна лээ. Тэгэхээр энэ маань дандаа нэг ченжүүдийн гарт орчод байгаа байхгүй юу? Монголчууд. Махны бизнес, энэ малын холбогдлолтой бүх зүйлүүд дандаа ченжүүдийн гарт орсон. Тэгээд яг малчны гар дээрээс авж байгаа үнээр хэрэглэгчдэр очихгүй дунд нь заавал дундын ченж ороод байгаа. 2 3 дамжаад байгаа. Тэгэхээр үнэтэй тусаад байгаа байхгүй. Энэ дээр танд нэг зүгээр ингээд бид нар бодож идэв шүү дээ. Энийг нэг ингэчмэр ч юм уу гэдэг нэг юм гаргалгаанууд байдаг шүү дээ. Тийм бодогдчихсэн. Одоо жишээ миний хувьд энэ Улаанбаатар хотын том хотхонууд байна шүү дээ. Тийм. Энэ бүх хотхонууд одоо жишээ манай хөдөр сумын малчин иргэдтэй бүгд нэг оршоол маркаар гэрээ хийгээд за бид нар танаа энэ хотхны махыг нийлүүлье. Эрүүл ахуй талаас бүх бичвэрсэлтийг ниймээ. Та нар манай махыг ингээд аваач цагаа идэ. Сүү одоо аар бол аарц. Ингэж хоорондоо нэг юу хийх юм бол болох юм биш. Тэгээд манайхан ч нөө нэгдэж өгч чаддгүй. Монголчууд хоорондоо шууд малчнаас хэрэглэгчийн гарт очиод илүү хямдхан, илүү чанарлаг, илүү зүйл очино. Тэгэхээр энэ ченжүүдийг бид нар шууд одоо халж чадахгүй юм байна. Тий, тэгэл чинь тээвэрлэлт мэвэрлэлт. Тээвэр бүх юмнууд орцсон. Тэгээ жаал 1800 онд байсан юм. Тэрүүгээс байх юм биш. Гэхдээ болж өгвөл энийг одоо тэгээд тийм байсан гэж заавал тийм байх ёстой бишээр шинээр бий байгуулах ёстой юм байна. Одоо сая би нэг судалгаа хийжсэн. Өнгөрсөн жилийн байдлаар өнгөрсөн жилээс энэ жил нэг Монголын малын тоо толгой 10%-аар багассан байгаа байхгүй. Тэгэхээр энэ юутай холбоотой бол гэж бодож байна. За энэ багассан руу миний бас олд сонсон мэдээгээр харж яхад энэ надлын нэг аюултай зууд боллоо шүү дээ. Тэрүүгээрээс маш олон малчид хотоо харлуулсан. Нөгөө мөстө коток нь баг. Тэр чинь нөгөө хинти дорны Сүхбаатарын чинь нөгөө нэг хашаа байхгүй тэгэл гинт цасан шуургуулаад маш аюултай зууд болсон шүү дээ. Энэ дээр харин Монголын төр энэ зуудыг харж иж шинэ оршоо хөдөлгөөнийг одоо их улсын дараа амар өссөн санаачлаад ингээд малчид маань хорших ёстой байна. Хамт дундаа нэг худаг гаргах ёстой байна гэд ингээд энэ зүйлд явж байгаа юм байл. Тэр нэр таны сайн ярианаас нэг асуулт гараад ирлээ. Тэр малчт маань одоо ингээд сарвч марвчаач олигтой барьж чадахгүйгээс болоод те их залхуу байна. Тэрнээс болоод ингээд байна. Энэ сарвчийн харалтаа, энэ малын хашааг нь харалтааг нэг баахан бичлэг зургийг оцсон шүү дээ өнгөрсөн үйл фэйсбүүкээр те. Тэгээ энэ ер нь манай малчид ер нь хэр аж ахуйч яг шударгаар ярихад хэр аж ахуйч байна. Та ингэж байгаа газар очиад ингээд амьдарч байгаа юм үед. Зуд зулагтай гэж. Зуд тэр Монгол улсын хөдөлмөрийн баатар мундаг малчин юм билээ дээ нэрийг надад санахгүй тэр хүмүүс хэлсэн байт. Зуд бол залхан хүний гадаа ирдгээ гэж нэг хөдөлмөрс үнэл юм шиг байна. Зунжанга найр наадам гэд хэлчихэж жагаад яг намрынхаа ажлыг эрт хийгээгүйгээс болоод өвс хадлан тижээлээ бэлтээгээгүйгээс болоод энэ зуд бас болт юм болов. Зуданд өртдөг юм болов малчт маань. Тэгэхээр энэ ангаатай ачаатай айлууд илүү үр дүнтэй явах болов гэж миний хувьд бодож байна. Одоо ер нь тэгээд ер нь ингэж хотод төгжирч бөглөрч байж ахаар аль хэдийн манай залуучууд нэг Солонгост очиод ажиллаад үдцсэн тий нэг Европ руу нэг гараад үдцсэн энэ төр байгаад байна шүү дээ 30-аас дээш насныхан бол тий тэгээ Монголдо буцаж ирээд ажиллаад амьдраад үдцсэн тэгээ ер нь ингэж ахаар төгжрөл мөгжрэлт ингэж ахаар яшиг орон нут руу нүүчт юм билүү малчин болчдөг юм билүү энэ төр гэсэн ер нь өдөө орон нутгад өссөн суйртай залуучууд байдаг шүү дээ ер нь багцаа мэддэг тэгээ одоо бүр зөвхөн малчин болох гэхээсээ илүү одоо фармерын ийм үйл ажиллагааг бас илүү сонирхоод тах шиг. Тэгэхээр ер нь орон нутгийн амьдралын яг боломж нөхцөл нь одоо хэр байна өнөөдрийн байдлаар.
тийм маш олон залуучууд байна хөдөө гарах юм. Зориглолоо. Зориглоод малаа аваад гарчих ихээр очоод бас ажлын байр хэцүү хөдөөр нутагт. Ганц малынхаа бүхсийг хараад амьдрын гэдэг бас хэцүү юм бил. Манайх одоо сумын төвдөр нөгөө хоёр хүүхэд маань сургуульд 2 дугаар анги 4 дугаар анги хоёр бага охин маань одоо цэцэрлэгт явдаг. Ингээд сумын төвдөрөөс амьдрах шаардлагатай болоод за ингээд нэг туслах малчинтай болж таарад. Ингээд цалин хөлсийн асуудал орлого өшөө нэмэлт орлого малаасаа гадна яаж нэмэлт орлоготой байх вэ? Манай гэр бүлийн хувьд ярилцж байгаад сумын төвдөрөө бид нар бас нэг манайх өдөр өгөөж гээд нэг хоршоо байгуулад тэрүүн дээрээ бид нар одоо сүү гэрээ малаас гарч байгаа сүүгээрээ цагаан эдээ хийгээд мөн баавартай өдөөгээд одоо бууз өөрсдийнхөө өхрийн бахаар бууз банш хийгээд ингээд тодорхой хэмжээний жижиг өрхийн үйл ажиллагаа хийгээд жижиг дунд хийгээд явж байгаа. Тэр бичлэгийг үзсэн нөө Жавхлан Баясгалан хоёрын нэг бичлэгэн дээр тэр бүр ингээд айгүй вайрал бол тэр чин баг ингээд та ер нь яг үннийг хэлэхэд айгүй гой сурталчилгаа болж өгöd байгаа шүү. Энэ нөгөө орон нутгаар таны яриад нөгөө ил гардаг тэндэг хүн хүмүүс гардаг шүү дээ. Угаасаа ингээд Facebook, Instagram дээр рилсүүд ингээд харагдаад байгаа шүү. Тэгэд энэ одоо орон таны бизнесийг чинь аялаа жоохон тодруулъя. Тэгэхээр та зөвхөн өөрийнхөө одоо малаас гаргасан одоо ааруул цагаан эдээ гэхээсээ гадна бусад одоо хоршоолт чинь нэгдсэн байгаа малчтын баа бүтээгдэхүүнүүдийг ярьчээ төхөө бүтээгдэхүүнүүдийг одоо бэлтгээд хот руу оруулаад зарж гин гэж ойлгож байна. Тий, Улаанбаатар хотод бас нэг дүүхүүдтэй хамтраад ингээд юма зарж байгаа. Тэгээ бас түүхтэй байлаа юм чинь тэндээс тээвэрлэх ингэх гэл маш их зарлууд ажиллагаа их шаардах юм бил. Хүнсний бүтээгдэхүүн болохоор тэгээ нөгөө хэрэглэгчтэй бид нар муу бүтээгдэхүүн өгч болохгүй муу юм өгч ер нь бол миний хувьд нөгөө фэйсбүүкээр дандаа найз нөхдийн хүрээнд дандаа таньдаг улсууд маань за баавра танахаас бууцаа авъя, танахаас тийм авъя гэх. Тэгээ энэ жил бид тэр бас манай сумаар зөвхөн зэрлэг чацарга нь ургадаг. Чацарга нь аваад 1 литрээр савлаад бас ингээд зарсан тэр илүү их бас тодорхой хэмжээний орлого бас бий болгож өгсөн. Одоо энэ технологиг малчид орон нутгийнхаа хэр ашиглаж байна? Ер нь гайгүй шүү. Одоо бас нэг үе бодох юм бол айл болгон нөгөө гар утастай болцсон ингээд тодорхой хэмжээний фэйсбүүкээс бүгд мэдээлүүд авдаг болцсон. Одоо ингээд хүрээ саалт өрөөдөр гэл ер нь бүх юмн дээр малчид бас нэг үе бодвол харьцангуй сайжирч идэв. Тий, одоо адуу модоо алга боллоо. Юу л адуугааныхаа араас 30 хоног явцдаг үе чи өнгөрөөд адуу модондоо бараг чип ми бий. Бүгд чип суулгадаг болчихсон шүү дээ. Мөхөртэй юм бүгдээр нэг. Манай хөтөр сумын бас нэг онцлогтой л доо. Яг хүмүүс зорж л очино. Хилийн бүсд учраас харьцангуй одоо бас нөгөө муу юм холуур гэдэг шиг хулгай малын хулгай ер нь харьцангуй гайгүй шүү. Тэгээ нөгөө байнга хариулгатай байдаг учраас харьцангуй гайгүй. Нөгөө сүүлтэй чон маань бас их. За, чон гиснээс за хоёул яриага жоох ингийн бол хэдүүлээ нөгөө 21 аймгаар нөгөө хоёр програмтай бид нар чинь хоёр програмтай 20 залуу явж исэн шүү дээ. Хамгаалт ял хөгжмийн техникийнх нь зөндөө нөгөө жавтай бохоод таарлаж исэн те. Тэгээ энэ орон нутагт ингээ амьдрахад ерөөхдөө тэр нөгөө малаа энэ заст муу ёртой юм асуух гэдэг нөгөө малаа ямар нэгэн одоо чамнаас яаж хамгаалах вэ? Яг хөө тодорхой хэмжээний буу тэгээд ер нь одоо малчууд маань ярьдаг л та. Одоо нөгөө хангаа авах юм авдгаа гэл. Тэгэл ганц нэг хөр чон хазаад идэж шүү дээ нэг тоодох шүү дээ. Тухайн орон нутагт бид нар бас амьдарч байна тийм үү? Тэр орон нутагт байгаа зэрлэн ан амьтад бас амьдарч байгаа. Тэгээ бид нар бас тэдний хоолыг бас булаагаад байгаа болов уу гэж миний боддог. Тэгэхээр буцаагаар өгөх ёстой юм. Өгөх ёстой. Тэр утгаараа манайх энэ жил чинь бас нэг 16 7 өхөр өгсөн шүү ер нь. Ямар арай их аваад байна. Арай их аваад байгаа. Тэгээ одоо яах вэ тэгээ хангаа авах юм авч яана гэдэг. Хоёул очиж ингэхүү. Одоо гастаа хүмүүс ирээд бас тодорхой хэмжээний үргэлэг хийсэн л дээ. Бэлчээрийн хомсдолтой холбоотойгоор энэ малчтын шинэ ирсэн одоо малчтыг гадуурхах ч гэдэг юм уу те. Иймэрхүү асуудал болоод байдаг, яригадаад байдаг. Таачтай аль дээр бас нэг дурдаад өнгөрч исэн. Энийг бүр ингээ кейс авч үзэж байгаад яг тань дээр болцсон, тохиолдсон хүмүүс ирэх түүх сонсох дуртай байдаг шүү дээ.
Тийм юу яриад. Байна. Бас надаас төрүүлээ тэр сум орон нутагт ирсэн адилхан нөгөө цагаачууд үйжиж. Яагаад манай малын бэлчээр дээр буугаад байна ч гэх жишээний. Бүр тий бүр тийм бала тэнэг үзэлтэй хүмүүс байна. Энэ баг миний шигтэй, миний газар шигтэй. Яг одоо энэ хэсэг бол минийх. Энэ уул минийх өгөх гээд байгаа юм. Бүр энийг юм бала тийм хүмүүс байдаг юм бэ тий. Манай сум орон нутагт. Тэгээ бас яг хаа сүултээ нөгөөдөр ч ойлголцсон шүү дээ. Тэг гайгүй. Чи одоо усаас эрэхтэй баг газар аваад ирсэн юм уу гэж хэлж үзлээ би. Чи бүгд адилхан зогцоо байя. Одоо манайха тэр сум орон нутагт нэг очоод 5 жил болж байна. Манайх нөгөө хилийн бүс дээр өвлждөг байхгүй юу? Тэгээд цуслан лугаа явахдаа сумын төөрөө дайрдаг. Тэгтээ бас ингэ намарчаа гэд хаваржаа гэд газар буудаг байхгүй юу? Манайхыг анх тэнд очсноос хойш тэнд ерөөсөө айл байдгүй байсан байхгүй юу? Тэгээд манайх буугаал нэг хаяа намарчаад 12 хоног байхад гинт нэг айл гарч ирэл тийч манайх энд байжсэн чи бараг манай малын бэлчээрийг идээд ирэл тийм ээ. Гэхдээ харин тийм. Тэгээ би ч бас энэ малчтай холбоотой бизнес хийдэг та мэднэ те. Тэгээ ийм юмнууд ярьдаг байхгүй. Бүр хаалга малгын цөм зохиж өшгөлж орж ирээ. Зодоо нүдэнчтэй болдог мал. Гэхдээ бүр тийм нэг алдчихсан тийм стрим үргэлжлээ бас буудаад алдчихсан. Манай малын бэлчээрээр энийг бас төрөөс хуулиар нөгөө бэлчээрийг бол хувьчлааг байхгүй. Одоо жишээ нь хөдөө орон нутгийн малчин айлуудын зөвхөн үлжөөний доодох газрыг л энэ танаа үлжөө гэд газрыг хувьчилж өгсөн шүү дээ. Өмчилж өгч байгаа. Түүнээс бэлчээрийг бол улс өөрөө мэддэг. Энийг нөгөө сум орон нутгийн удирдлагууд засаг дарга иргэдийн урлагийн дарга нар зохицуулмаар юм биш. За эрхэм малчтаа одоо хоорондоо эвтэй байцгаа. Бити та нар малын бэлчээрс хэрүүл урал хийгээд. Энэ танаа хадлангийн талбай, энэ танаа цуслангийн талбай, энэ танаа хаваржаа өвлжөө шүү. Гэт сум орон нутгийн захирал удирдлагууд зохицуулах ёстой. Тэгэхгүй тэгээд хоёр малч хоорондоо энэ манай танаа гээл ингээл нодон жишээ манайх хаддаг хадлагын газар хүртэл өөр айл очил хадаал авчих жишээ. Нутгийн атмаануудтай яаж учралж байна. Баавар агчин бас бид нар нэг түүх яриад байгаа. Бид нар яа тийм чөлөөтэй ярьчи те. Одоо 2007-8 онд ч те бид нар нөгөө орон нутагт явж байхад юуны завхны тосон цэнгэлд тэр тоглолтын үеэр нэг атмаанууд ирээд тэгээд нөгөө тоглолтын плед авахгүй шууд нөгөө манай хамгаалтын лагч нар залуучуудыг дээрлэхэж орох гээд тэгээд нөгөө үүдэн зөрчил үүсээд зодон болсон. За баавар ах тэр зодонд бол тодорхой хэмжээнд оролцсон хамгаалах маягтай тий. Тэгээ аваа явчих тийм байлээ. Тэгээд та баримтлагтаад явсан чинь бид нөгөө буудалтаа очоод байжсэн чинь жижигхэн нэг юм 2 давхар чөлөө байшин дотор. Тэгээ бид нэр ингээд татаарийнхан байгаа, флашийнхан байгаа. Нөгөө хэдэн хамгаалтын албаны 3 залууч байлаа. Хөргө банднер л байсан шүү дээ. Одоо бодоход те нэг 20 залуучууд. Тэгээ манай нэг DJ заяа ах байсан. Тэгсэн чинь ингээд нөгөө баах морьтой залуучууд ирээд нөгөө буудлыг чинь тойроод ингээд нэг байшин жижигхэн 2 давхар байшин байгаа юм л та. Хурц мөрц барьцсан. Би анхудаа амьдралдаа тийм юм үзээ нэг юм кино шиг санагдаад юу болоод байна гэх. Тэгээд бас нөгөө уучраа болоод ярилцаад ингээд маргааш шимжлөө гарч иржсэн те. Тэгээ нөгөө залуучууд ч бас дайрж орж ирээгүй. Тэгээд тэндээс бас нэг арай ахмад залуучууд нь орж ирээд бид нар ингээ хоолоо идээ суужсан ч орж ирээд. За та нар одоо ингээд манай аймаг сумыг дэрлэхнэ гэж бодоод байвал тийм байхгүй шүү. Энтергээд бид нарт бас ойлгуулсан зөвлөгөө өгсөн те. Тэгээ ингээ болгоомжтой хүний нутагт явж иж бол болгоомжтой явж энтергээд. Тэгээд бид нар бол маргааш нь та гарч ирээ сайн даад биднийг бүр гаргаж өгөөд ингээд явж исэн те. Иймэрхүү зөрчилтөөний зөндөө болчихсон. Тэгэхээр одоо ингээд яг өөрөө очиод ингээд амьдарчаар нутгийн атмаанууд яаж ийн гайгүй. Гэхдээ манай сум орон нутагт тийм атман байхгүй. Одоо бол тийм байхгүй шүү дээ. Ер нь бол нэг юм монголчуудын хөдөө орон нутгийн нэг юм тэнэг үзэл байдаг байхгүй юу? Миний нутаг. Хаа хамаагүй солонгост амьдарч чи манай хөдөрт амьдарч байгаа юм байлаа. Бараг айтайхан байгаараа гэдэг. Заах гэж нэг балаа юм байдгийг. Тэгэхэд үнэхээр нутаг орноо бодоод тэр нутаг усаа хайрламаар байгаа бол өөртөө ирээд тэндээ амьдрах хэрэгтэй шүү дээ. Өөртөө алтаа авах нь, өөртөө модоо хулгай хийн. Тэгчээд олон толоо юм ярьдаг. Энэ хөдөө орон нутгийн яг энэ сурч иргэдүүд бас нэг балаа хүмүүс их байдаг юм байлаа. Бүгд биш шүү. Цөөн тооны нэг тийм хэсэг бүлэг нэг юм тэнэг хүмүүс байдаг.
нэг нутрагсан одоо энэ миний нутаг гэж нэг Монгол хүн одоо Монгол улсын үндсэн хуулийн дээр байх Монгол улсын иргэн Монгол улсын хаанч очиж амьдрах, ирэх, одоо ажиллах, хөдөлмөрлөх хэрэгтэй заасан. Одоо Монгол хүн Монголдо амьдрыг гэхээр ер нь ингээл бидний хамгийн түрүүнд Улаанбаатартаа л амьдрах шаардлагатай болчтой. Яг өнөөгийн нийгэмд нийн уг хэлгээд бид нэр Солонгосоос ирэл мал аваад зориглоод гарч байгаа хүмүүс хэдэн хувь байна. Яг үнийг хэлэхэд хэцүү шүү дээ. Тэгэхээр бид нар Монголдо гоё амьдрах боломж нь юу юм бэ гэхээр энэ тарж амьдрах хэрэгтэй болчиход шүү. Тэгэхгүй бол Улаанбаатарт ч одоо баг 2 саяулаа амьдраад эхэлчихлээ шүү. Тэгэхээр энэ төгжрөл нийгмийн бүх стрессүүд энэ жижиг газарт бид нэр ингээд ачааллаа энэ хот чинь дийлэхгүй байгаа шүү. Тэгэхээр энэ орон нутг руу шилжих хөдөлгөөн бол биднийг тав тухтай амьдруулах, орон нутгийг хөгжүүлэх цорын ганц арга нь үстэй угаасаа. Тэгэхээр би сая нэг судалгаа уншижсэн чинь дархан энэ Төв аймаг руу голчлон их хүмүүс нүүж ийн гэж. Энэ одоо шилжих хөдөлгөөн айгүй сайн байна гэж. Тэгэхээр одоо Сэлэнг рүү яаж одоо хотоос нүүж байгаа хүмүүсийн цуваа моваа мэддэх юм алуу. Манай Сэлэнг аймаг чи хөгжлөөр 21 аймгийн баг 21-т нь байгаа хаа. Оростой хилцэлгээ мөртлөө айгүй хөгжил муутай. Тэгээд амар гоё байгальт шүү дээ. Ингээ байгаль нь гоё мөртлөө тэр аймгийн төв маань одоо хөгжил маш муу. Одоо энэ жил нөгөө 50 мегабитийн цахилгаан станц баригдаж байгаа. Тэгээ бас хөгжих байх. Ойлгохтой кофе уучих газар байхгүй аймгийн төвд. Кофений газар байхгүй. Гоё хоолны газар уучих байхгүй. Тэрийг нөгөө хүмүүс сууршаад ирэхээр тэргүй энэ. Угаасаа хүмүүс байгаа. Тэгээд тэр энэ чи тэнд байгаа улс төрийн хүмүүс захиргааных нь муу удирдсан байгаа байхгүй. Гэтэ яха миний бодлоор энэ чинь тэр захиргаа амар амгатай. Энэ чи яг тэнд худалдаа авч хэрэглэгч нь байх юм бол бид нэр эндээс нэг сүгэдэ залган очиод кофе шоп нээчих юм шүү. Хов хүмүүс өөрсдөө хийх юм шүү. Тэгээд тэрийг хийгээд одоо л яга хийгээгүй. Нөгөө боломж байгааг мэдэхгүй таны ярианаас л мэдж авч жишээлбэл би тэнд бол гоё кофений газар Сэлэнгэд нээчих юм бол алхаар л юм л. Тэгвэл кофе шоп нэг хоёлаа. За тэгээд ярих юм их байна хаа. За тэгээд үзэгчтэй хандаж хэлэхэд Joshua's podcast-ийн маань эхний дугаарууд та бүхэнд хүрж байгаа. Тэгээд ер нь альва нэвтрүүлэг би бол одоо хэдэн мянган нэвтрүүлэг подкаст хийж исэн юм байлээ. Тухайн нөө бичлэг хийдэг байсан болохоос радиод ч өдөрт бид 5 нэвтрүүлэг хийдэг байсан юм чинь. Өчнөө ярьцлага хийж байгаа. Тэр үед FM-эл мод байлаа шүү дээ. FM ярил. Одоо тэгэл 102.5, 101.7, 104 гээл те 107.5 гээл. Энэ бүх FM-уудад хамтлагууд явж дуугаар тараана. Аль оройн ингээл дуунууд хүмүүс сонсно. Тухайд ингээд одоо энэ тэр үед Facebook байсан бол үдид Монголын хипхопын урлаг бас нэг хөгжил нь бүр илүү дээцэгт очсон байхаас байсан баг. Тухайд Facebook байгаагүй. Дээрээс нь хөдөөр нутгийн залуучуудад хипхоп урлаг маш бага очдөг байсныг миний хувьд анх 2004 оноос санаачлаад анх 2004 онд манай хамтлаг ажлын тоглолтоор хамгийн анхны Монгол орны бүтэн тойроод тэгээд дараа нь дэлгэр мөрөн Mr. Dogs Chappy-гийн амин зүрх тоглолт. Тэгээд Татар Flash гэдэг. Тэгээд I Stop гэдэг ингээд тойрч ирсэн. Тэ орон нутгийн тоглолтууд ч гоё шүү. Тэгэл орон нутгийн тоглолтуудыг угаасаа радио цангацсан байгаа тийм ч хөдөр нутагт тэр болгон соёлыг үйлчлэх авчихгүй хүүхд. Бид нар тэгээд анх баян үлгийн ус ховдынх нэг чинь өө баруун аймагуд хэцүү бараг мөнгөгүй манай тоглолтыг казакууд нэг үзэхгүй байх гэж бодсон. Бид нар ашгаа баян үлгийн ховд усаас хийжсэн. Пиг үзсэн. Бид нар гэхдээ тэр үед дууг айгүй гоёг дуу гэсэн утгаараа сонсдог байсан юм шүү. Одоо ч ингээл дуу хүнд хүргэх гэхээр заавал клиптэй байхгүй YouTube руу оруулаад ингэдэг те. Тухайн үед чинь ингээд нөгөө клип бүч гэсэн дуу айгүй хүрдэг гэсэн. Яг дууг ингээд бадгаар нь дахилттаа ингээд бид нар айгүй гоё сонсдог байсан шүү дээ. Хөгжим талаас нь. Тэгээ клиптэй ингээд дууг харахаар шал өөр ус харагдаад байдаг шүү дээ. Нөгөө өгж байгаа мэдрэмж нь арай өөр мэдрэмжтэй холилдож харагдаад байдаг те. Тэгэхээр бид нэр радио бол ялцчихгүй Монголын дуу хөгжмийг бол маш их одоо хөгжөхөд рок, pop, хип-хопын хөгжилд
FM радиогийн үүргээр л маш их байсан. Одоо энэ шилэн цагаа имба үлсээ. За одоо энэ ерөнхийлөгчийн замын газрын дэд дарга үлсээ. Эдгээр бол бас одоо чи байна сүүлийн залуу үеэс гэвэл маш олон залуучууд байсан. Тэр FM радиогоор одоо тустай цаг нэвтрүүлгүүдтэй байсан. Тэрийг хүлээж байгаа сонсдог залуучууд хүртэл байсан тийм. Манай амар Төмө хоёр байна. Одоо миний үе гэх юм бол Матилда, Аманда, Тамара, Макс лайв 104 ч бас нэг хэсэг. Тэгээд Домоны дундуур сэтэр чинь бас ингээд өөртөө явуулж байгаа дастан гутал өөрөө би яг машиндаа сонсч явж байгаа заалгаар яаж байгаа бэ та нар гэж. Өө ахаа андуур ажиллаа одоо бүтээ явуулж байгаа. Реклам явуулсангүй штэ гэж ингээд. Эфемер реклам хүрдэг байлаа штэ. Одоо тэр олон шоу тоглолтуудыг зохион байгуулж исэн. Та бол маш сайн мэдж байгаа. Ер нь хэдэн тоглолт тоо гаргаж үзсэн үү? Давхарцсан тоогоор 600 гаруй тоглолтууд хийсэн байна. Өдөр нутгийн тоглолтууд ингээл Улаанбаатар хотод хийжсэн тоглолтууд. Энэ бол гэхдээ хамгийн том энэ хипхоп урлагийг хөгжүүлэхэд нөлөө үзүүлсэн зүйл юм уу? Энд чинь нөгөө давхар үзэж байгаа хүмүүсийн хувьд сурталчилгаа болж байгаа. Дуулж байгаа хамлаг дуучид чинь тодорхой хэмжээнд мөнгө олчиж байгаа. Тэгээд энэ тогтмол ингээд үйл ажиллагаа явагдаад байна гэдэг чинь энэ бол яалтч юм. Монголын хипхоп холбоо энэ дээр бас маш их залуучуудтай их зүйлийг хийсэн шүү дээ. Сүүлд нэг хипхоп тоглолтын дээр нэг дээрэмтэй байна. Гар утас сулгаад алдаад байна. Германы улгаач нэр их байна гэж. Тэгэн гутал би чинь нөгөө нийслэлийн цагдаагийн газарт алтан бичиг өгөөд ингээд манай тоглолтуудаар цагдаагийн хамгаалалт гаргаж өгөөч. Ингээд хүүхдүүд уцаа дээрэмдүүлээд байна. Арх уугаа зодоонуудаа их гарч байна. Гар утсаа хулгаад алдчихж байна. Ингээд бүр халаасны засгаас чинь тустай хүмүүс ирж ажилдаг. Хипхоп холбооны тоглолт зохион байгуулахад аюул гоё тэг дүрмтэй болдог гэсэн шүү дээ. Тийм миний хувьд л ерөөхдөө бол аюул гоё юм зэгцтэй болдог болсон гэж бод сүүлд рүүгээ. Нэг анхандаа л тийм байсан баг. Би ч тэгээд бүрч тийм эртний хүн биш л дээ. Миний мэдэх бол нөгөө 2007, 8, 9, 10 он тэр хавцааг л би тодорхой хэмжээнд мэднэ. Энэ үед бол аюул гоё соёлтой болсон байсан. Тэр хогмог шиддэг мэдээл ингээд нэг юм замбраагүй байдал үүсдэг шүү дээ. Бид ч чинь цайзанжаар туулж байхад архины шилмээс хүртэл орж ирдэг байсан шүү. Гэтэ тэр бол 2003 онд баг. Яг тий 2004 3 онд эвгүй байсан. Одоо бол тэр бидрийг сонсдог байсан нөгөө хүүхдүүд залуучууд маань бүгд зарим баг эмээ болж байгаа. Хөгшрөө тий. Тэгээд энэ хипхопын юу сонсогчдын насны рейнж бүр аюу гоё томорчлоо. Одоо 50 60 настай хүмүүс хипхоп сонсож байна. 10 настай хүүхдүүд хипхоп сонсож байна. Тэгэхээр бүр одоо тэгэл ямар ч тоглолт хийсэн хүмүүс аюу сайн үзэгчтэй болчлоо. Тэгээд сүүлийн үеийн хипхоп залуучууд өөрсдөө бас нөгөө бэлгийн юм дээр гарч ирсэн шүү та нар. Түүнээс нэг энэ урлагийг хөгжүүлэхийн төлөө бид нар яс мах цус бүх юмаа шингээж зүтгэж явж ирсэн. Хойч үе одоо өмнөх үе хэзээ муулж доош нь хийж болохгүй. Та нар бол айгуу тийм бэлэн зэлэн одоо бүх зэрэгтэй бүх энэ урлагийг гоё тавьж өгсөн юм дээр гарч ирсэн. Бидрээс сонсож үлгэрлээд дуурайлаж үдий зэрэгтэй байгаа шүү гэж бас хэлмээр байна. Тэгээд Монгол улс хөгжиж штэ бид нар бас энэ одоо том дэлхийн одоо худалдааны дайн болж байна. Украин, Оросын юу болж байна. Мөнхийн том хоёр хөрштэй бид нар. Энэ хоёр хөршөө эцэс сольж болохгүй штэ. Хятад Орос. Одоо ингээд уран ингээд 9 шид юм. Аль болох бид нар эвтэй баймаар байна. Манай энэ Монгол улсын ерөнхийлөгчийг анзаараад захад энэ дээр их маш зөв тоглолт хийдэг шиг байна. Альч тал руугаа орохгүй тийм. Тэгж анзаарах гэсэн шүү. Тийм. Энэ дайн болж байна. Бид нар одоо Хятадыг муулаад яах юм? Оросыг муулаад яах юм? Бидрээс хөгжлөөрөө тэр улсыг тасалчлаа шүү дээ. Тэгэхээр монголчууд бид нар энэ дундаа эвтэй энэ хоёр том хөршдөг эвтэй байх хэрэгтэй болов гэж бодож байна. Би наадхан дээр чинь улсын тусгаар тогтнол энэ хүнсний аюулгүй байдал. Одоо бид нар өөрсдөө идэх юма ингээд энэ улсаас гуйна гэдэг бол хутамшиг шүү дээ. Тэгэхээр энэ алтрын 4-р айныг бас Монгол улсын тариаланч бүгд дэмжиж байгаа юм байна. Бүх хүмүүс. Бидний цорын ганц амжилттай байх боломж нь хоорондоо эвтэй байх юм байл л дээ. Альваа юм нэгдэл. Эний чинь аль хэдэн онд үлээд намбрын 2 байсан шүү дээ. Эвтэй байхтай хүчтэй гэдэг. Альваа улсыг хөгжүүлэх хамгийн том хөшүүргүүдийнх нь
хамгийн чухал хөшөөрг нь хүн юм байлээ. Хүн өөрөө юм байлээ. Тэг бид нар өөрсдөө хөдөлмөрлөх хэрэгтэй. Бид нар өөрсдөө үйлдвэрлэгч орн байх хэрэгтэй. Хүнсээч үйлдвэрлэдэг, одоо энэ подолкоч үйлдвэрлэдэг тийм үү? Өнөөдөр бид нар энэ ийм стал хийж чадахгүй байгаа шүү дээ Монгол улс. Яг үнэндээ. Тэр сайхан бүх үйлдвэрүүд арчлал гараад байхгүй болсон. Тэгээ бид нар бол бүгдийг үйлдвэрлэх гээд хэрэггүй. Зүгээр үйлдвэрлэх боломжтой юмнуудаа үйлдвэрлээд чадахгүй байгаа юмнуудаа гадаадаас нь худалдаад авчдаг. Тийм л монголчууд лаг л байгаа шүү дээ. Үйлдвэрлэлийн сүүлийн үеийн машиныг унаал хизээ юм байсан юм бэ? Хөгжиж гин болж гин бид нар одоохон юмдаас нэг юм захиж хэлээ. Жошуа подкаст цаашаа явах бах. Мэд энэ нэвтрүүлгээр аль болох тийм ирээн бараа хар юмыг бити гарга. Харин тгий гэж бодож дандаа болж байгаа бүтэж байгаа сайн сайхан зүйлийг нийгэмд түгэх хэрэгтэй. Өнөөдөр нөлөөлөгч чи бол бас тодорхой хэмжээний нийгмийн нөлөөлөгч байх хэрэгтэй. Би бас өөрийгөө тодорхой хэмжээний залуучуудад нөлөө үзүүлчихсэн гэж боддог. Би жишээлбэл ингээл зочдоосоо ч юм уу танаас ч юм уу та тэгжсэн гэсэн тэр яасан ингээд балаг асуугаад яваад. Гэхдээ яах одоо би биенийхээ муу үзээд яах юм. Тийм бид нар одоо тэргүй энэ амьдрал гаргадгүй хүн байхгүй. Тодорхой хэмжээнд хүн алдчихсан байж болно тийм. Одоо тэгэхээр бид нар бүх юмыг гэгээлгээр сайхнаар энэ улс их орныхоо хөгжлийн төлөө хүн бүхэн өөрөө хичээх ёстой. Тэгэл энэ том улс гүрний том геополитикийн тоглолтод Монгол улс ингээд өөрсдийн тусгаар тогтнолыг авч үлдээ. Ингээд өөрсдийн гэсэн төрийн дуулалтаа их орн шүү дээ бид. Одоо их оронгүй байгаа тэр Украин яаж ин Америк чинь нэг хэсэг буу муугаа өгөөлстэй та нар өөрсдөө байлдаад халаатах гэж санхүүжүүлээсэн. Яасан сайн? Тарав гарч ирсэн. Тийм байхгүй. Газар нутгаас өг, ховор үлмээтэй өг. Ингээд хэлж байгаа шүү дээ. Тэгэхээр бид нар тийм их орн биш байхгүй монголчууд. Би бас яг ялгаагүй оптимистик үзэлтэй. Одоо Монгол улс бол хөгжих нь зөвхөн цаг хугацааны асуудал. Монгол улс бол бүр тасархаа хөгжинэ. Бид нар эхлээд хүмүүсийн тархийг хөгжүүлэх хэрэгтэй. Залуучуудынхаа бүх монголчуудынхаа энэ фэйсбүүкээр бүгд нэг гар утсаа бариад лайв хийгээд солиороод байдаг биш шүү. Энэ бол хөгжил биш. Том юм яриад баагаад байдаг. Тийм хүмүүсээс бид нар хол байх хэрэгтэй. Дандаа юмыг муухай хар бараанаар хардаг. Амьдрал байна шүү дээ Монгол улс бүгд хөдөлмөрлөх хэрэгтэй. Өөртөө гараад хурж бариад юм хийлт. Тэгээ Монголд бол ерөөсөө дүүрэн боломжууд байна. Монголыг зорж ирж байгаа одоо Монголд амьдрах гад ирж байгаа хүмүүс аягүй болчихлоо шүү дээ. Энэ Казахстанаас ирж байна. Хятадаас маш их хүмүүс ирж байна. Энэ бол гэхдээ бас жоохон төрийн бодлого энэ дээр хэрэгтэй байхаа. Маш их хятадаас нөөж ирж байна. Энийг одоо бас яаж байгаа хүмүүс байгаа болов уу гэж бодож байна. Тэгэхээр ер нь яагаад хүмүүс ирээд байна гэдэг үндсэн миний ярих гэдэг point бол хүмүүс яагаад нөөж ирж байна гэвэл Монголд боломж байгаа болол нөөж ирж байгаа. Би яг үнийг дээрээс нь тэр Монголын цэвэр агаар тий. Наадах чинь энэ дөрвөн улиралтай энэ ямар мундаг газар нутгийг нь өгдөөц маань бидэрт үлдээсэн. Тий. Тэгээ сая төр засгаас энэ Монголын шүтэн гэж одоо алтаар хийлээ шүү дээ. Чингис хааныхаа шүтэн гэж бас бид нар бас өөрсдөө шүтэх юмтай байх хэрэгтэй монголчууд. Итгэл үнэмшилтэй байх хэрэгтэй. Итгэл үнэмшилтэй шүтэнтэй байх хэрэгтэй. Тэгээ юу шүтэх нь тухайн хүмүүс ховны өөрийнх нь их боогоо шүтнүү, ламаа шүтнүү, Чингис хаанаа шүтнүү, ээж аавыг шүтнүү, өөрийгөө шүтнүү. Энэ бол монгол хүний өөрийнх нь эрхийн арчлалын буян. Гадаад бас амьдарч байгаа залуучууд нь маш их үзэж байгаа. Тэгээ миний хувьд бол гадаад ажиллаж байгаад амьдарч байгаад ирсэн. Бас тодорхой хугацаанд суралцсан. Тэгээд ягаад Монгол улсдаа буцаад ирэх шийдвэрийг гаргасан бэ гэхээр энд угаасаа хөгжил явагдаж байгааг харсан. Дээрээс нь би тэнд байхдаа хэдийн хангалттай хэмжээнд мөнгө цуглуулж чадаагүй ч гэсэн сургуулаад өсч чадаагүй ирсэн шүү дээ. Сургуулаад өсч чадаагүй ч гэсэн би юу хийхээ олоод харсан байхгүй. Тэнд ажиллаж исэн байгууллагаасаа юм сураад те энийг Монголд хийвэл болох юм байна гэдэг. Яг тэр ажлаа Монголд ирээд хийгээд ингээд яасан. Одоо миний амьдрал яг үндэ гадаадд байснаасаа илүү л гоё. Би ч Америкт амьдарч байгаа дэрсэн. Илүү л одоо тэр сайхан байгаа. Яг том газар хинч биш байжсэн. Жижиг газар тодорхой хэмжээний өөрийн гэсэн орон зайтайгаа ингээд байх ч гоё ихчлээ байх шүү дээ. Энийг монголч бидний өгдөөцүүд ийм гоё газрыг л бидэрт үлдээсэн. За хоёулаа буцаад одоо орон нутгийн амьдрал руугаа оръё. Одоо орон нутагт нөөж амьдрий гэж байгаа маш олон залуучууд байдаг болсон байна. За мөн орон нутгийнхан маань, малчт маань, фармерууд маань үзэж байгаа бах. Тэгэхээр одоо
малчтай амьдралд илүү одоо тогтвортой үр ашигтай байх орлогын их усрүүд юу нь юу вэ? Одоо энэ үлрэлийн чанартай юм шиг надад төсөөлөгдөд байхгүй малчтай амьдрал яг үнэндээ ингээд үнэхээр яг үлрэлийн чанартай. Зундаа нэг цагаан эдэгээ хийн, намар нэг жоохон хадлан тижээлээ хийн. Тэгээд өвөл нь ичгээд хийчин. Тэгээд хавар нь эдэн мал нь муудна. Тэгэхээр бид тэр одоо энэ төр засаг малчт руу бас их анхаарч байна. Энийг илүү үр дүнтэй залуучуудыг хөдөө гараад мал малах юм бол төрөөс ийм бодлого, ийм шийдвэр, ийм хөнгөлтүүд тэгээд өшөө илүү юм дэмжих юм бол энэ Улаанбаатарын төвчрлийг чинь бараг 20-30% нь мал аваад гарах залуучууд зөндөл байгаа. Хүн бүхэн одоо нэг юм премьер, хүн бүхэн эрчимчин мал аж ахуй, хүн бүхэн бэлчээрийн мал аж ахуй өөрсдийнхөө юу чаддгаа л хиймээр байна. Энэ анзаараад хахад залуучууд маань тэр хөдөө мал малж байгаад нөө өөдөөд тэнд нөгөө орлого байхгүй бас тэр буруудах арга байхгүй бас амьдрмаар байх бүгд. Тэгэхээр хөдөө орон нутгууд руу одоо энэ хөдөө аж ахуй яамыг дархан хотоор нүүлгэсэнтэй адилхан бүх энэ яамдуудыг бас ингээ бүх аймагуд руу хуваарлаа тэнд ажлын байруудыг бий болгоод үйлдвэрлэгчид болгоод ингээд их орон хөгжих байх л гэж би бодож байна. Тэгвэл энэ миний бодол. Гиснээс одоо танаа хүүхдүүд чинь сумын төв дээр сургууль сурч ин гэсэн шүү дээ. Тэгээд тэр боловсролын яг би жишээлбэл юунд санаа зовх уу гэхээр за би орон нутагт ингээдлээ манай хүүхд жишээлбэл яг ямар сургуультанд суух уу тэр зааварлагч багшийнх нь боловсрол мэдлэг нь хэр байх уу гэдэгт бол санаа зовх. За яг энэ дээр чинь би өөртөө нэг гоё хариулт хэлмээр санагдлаа. Хөдөө орон нутгийн ялангуяа сумдын багш нарыг муу гэж яриад идэх хөхгүй болов хичээл сургууль заах үгүй одоо жишээ манай 2 дугаар ангийн хүүхдийн багш өөрийнхөө гэртээ байх цагаа миний хүүхдэд зориулаад дадлахыг хийлгээд бүр орой 7-8 цаг хүртэл суулгаж шин. Би тэр үе тэр багшаар үнэхээр багссан. Яана энэ хүн одоо гэртээ бас адилхан амьдралтай ш үр хүүхдээ тийм үү очоод хоолнд хийж тэр ангийнхаа нөгөө даалгавар хийгээгүй 10 гаруй сурагчдыг суулгацсан юм хийлгэж байгаа байхгүй. Тэр хэний төлөө? Миний хүүхдийн төлөө. Багш хүн тийм л байх хэрэгтэй. Хөдөө орон та нар боловсрал гэж яриад байна. Өнөөдөр хөдөө орон нутгийн 10 жилийн хүүхдүүдийн сургуулийн багш нарын тэр боловсрал харьцаа хандлага маш ондоо шүү. Маш сайн бас. Ялангуяа манай Сэлэнг аймгийн хөдөр сумын 10 жилийн сургуулийн багш нар бол хүүхдүүдийг маш сайн тулж ажилладаг. Тэр орон нутгийн багш нар тулж ажиллаж байгаа нь яг эрэг талаас нь харуул ийм надад санагдаж байна л да. Арай цөөхөн хүүхдтэй ажилт юм болоо хотод бид нар чинь одоо ангиуд маань гараад бас 2 ээлж хичээлдэж шүү дээ. Бас тий манай сум чинь бас нэг нийт 2800 гаруй үнэтэй хаа. Тэр хэдэн хүүхдүүд байна. Одоо баг сургууль баригдаж байна. Ер нь ингээд сум орон нутаг хөгжиж байна. Бүх газрууд ер нь. Орон нутагт одоо тэнд ажиллаж байгаа залуу багшуудад төрөөс бас нөгөө дэмжлэг тийм үү бүх юмнуудаар ингээд яах юм бол хөдөө орон нутаг руу явах нүүдэл илүү үр дүнтэй байх баг. Энийг бас байж ижил явна. Тийм энийг бас төр засаг маань хараасаа. Энд очиод нүгэд очдог эмчнэр байж ах хэвээр, багш нар байж ах хэвээр, хамгийн наад зах нь те. За тэгэл одоо энэ төрийн одоо энэ ихтэй сургуулиудыг төгсөөд багш мэргэжил авж байгаа улсуудад одоо бүр цаанаас нь за эхний 3 жил та 2 жил ч юм уу те хүний амьдрал бас урт хугацаатай 1 жил ч юм уу 2 жил зөв энэ миний бодол багш нарыг эмч нарыг цагтаа онцгой бүгдээрингийн за та тэр аймгийн тэр суманд тэдэн жил амьдрна 1 жил ажилланаа. Тэгээд тэр хүмүүс төгслөө тэнд очиод бас тодорхой хэмжээний гэр бүлээ зохиогоо тэндээ үлдэнэ гэх юм бол танд цалингийн ийм урамшуул байгаа гэд иймэрхүү байдлаар ингээд тэнд хөдөө орон нутгийн үгэнд байлгуул одоо эмч манай сум гэхэд шүдний эмч байхгүй. Маш хүндрэлтэй. Наад ч ястаа гой санаа байна. Тэгжиж байсан ч дээр үед нөгөө дээр үед бол тийм байсан юм шиг одоо тийм байхгүй шүү. Тийм тэгүүлстэй гоё юм. Тэгээд бүгд энэ нөгөө суурин газар руугаа зүтгээд байдаг. Тэгээд тэнд нөгөө урлаг соёлынх нь одоо гоё тоглолт юмнуудыг хийгээл энийг иймэрхүү байвал одоо миний бодол зөв ч юм уу буруу ч юм мэдэхгүй. Дөнгөж сургуулаад өгсөн одоо багш нарыг тийм эмчнэр багш нар тийм орон сууцаар нь хангаад тэнд амьдрах боломжийг бий болгоод гол нь цалин хөлс өнөөдөр хаана хүн яаж амьдрах вэ тийм
хотоос өндөр цалинтай л байх хэрэгтэй. Энийг бол угаасаа төрийн байгууллагуудыг төр хариуцж байгаа юм чинь шийдвэрлэх боломжтой л доо харагдчихэв. Наа ч бол гой санаа биш. Би тантай хоёулаа дээр нэг уцаар ярьж байхдаа ярьжсэн. Таны тэр бизнесийн санаа чинь одоо ноу хавыг ярихгүй заяа. Сурталчлах байдлаар тэр илүү гэр гэдэг төсөл ярьж ирсэн. Тэр болохоор одоо малчтад нэг илүү гэртэй болёо хэдүүлээ. Тэгээд тэртээ тэргүй одоо Монголыг зорих энэ жуулчт маань маш их хэсэж байна. Ялангуяа яг үннийг хэлэх сая сүүлийн соёлын яам байгууллагад янз янзаар хүмүүс ярьж байна. Буруу зөрүү зүйл, алдаа оноотой юмнууд хийж байгаа. Гэхдээ оноотой зүйлүүд бас хийж байгаа шүү. Энийг бол хэлмээр байдэ. Надад миний л бодол шүү. Энэ дээр жишээлбэл ялангуяа энэ аялал жуулчлалыг бол амар сайн сурталчилж өгсөн. Одоо Монгол энийг хэдүүлээ тооноос л харна. Тоо удлаа хэлэхгүй шүү дээ. Жил ирэх тусам Монголыг зорих жуулчдын тоо нэмээд явж байгаа. Энэ жилийн байдлаар Улаанбаатар хотын ойролцоо байгаа амралтын газрууд зочид гайгүйсэн зочид буудууд нь дүүрээд байна. iTrip интернет бүр ингээд бүглээд авцсан байна. Тэгэнгүүт орон нутагт ч амралтын газрууд юу илээ те хүртээмж нь юу илээ те бид нэр одоо жилд 2 сая жуулч аваад эхлүүл яах 3 саяг аваад эхлүүл яах. Тэгэхээр бид нэр энэ маань малчд бидэрт амар том хөшөөрөг болно. За илүү тэр чинь илүүгүр биш л дээ. Ерөөсөө ногоон ийм арангаа амиг хэрэгжүүлэх эхэлсэн байлээ. Малчин айл хажуудаа 2 3 гэр бариад бүрэн догчуулаад ногоон ийм гэрийнхэн бүрээсийг ногоон бүрээсээр яат эко гэд. За энэ айл бол одоо жуулчдыг авах юм байна гэд. Тэг өнөөдөр энэ аялал жуулчид одоо нэх үнэтэй Шангрила, үнэтэй тэр жижиг буудлын ресторанаас гэхээс илүү манай Монгол улсын онгон байгаль энэ малчдын маань юу аж ахуйг харах гэж бас ирэх жуулчдын доо их байх. Тэгэхээр айл болгон боломжоор болцоогоор нөгөө улирлын чанартай бизнес учраас тодорхой хэмжээний нэг айл манаас хажуудаа нэг 2 3 гэр тавиад тэрийг жуулчтай түрээсэлдэг гой үйлчлэлтэй. Дээрээс нь энэ нойлын асуудал нь өдөө орнот маш хүнд хэцүү. Энийг маань төр засгаас нь бас бодлогоор ингээд гой дэмжээтэй. Нойлуудын асуудлыг шийдээ тэр айл гаднаа бас бяа нойл суултууд тавьчих юм бол жуулчид ирэх 5 дугтаа нөгөө жуулч ирсэн жуулчныхаа юм нь хулгайд алдагдахгүй маш гоё ингээд мориор үйлчлээ цагаан эдэгээр үйлчлээд явуулах юм бол малчид тодорхой хэмжээний орлоготой бол. Энийг бас төр засаг бас зөв олж хараад малчидтай энэ тал дээр сум орон нутгийн удирдлагууд хэрэгжүүлээд явах юм бол бүгд орлоготой болно, мөнгөтэй болно. Хэдэн жуулчдаас бид долларын салгаж авч чадсан шүү. Наа санаа чи надад аюул таалагдсан. Би бүр ингээд эдийн засгийнхаа нэг жижигхэн судалгаа хийж үзсэн. Тэгсэн чинь малчтай ийм байлээ шүү. Энэ илүү гэр та хажуудаа барьснаар одоо жуулч авч байгаа тохиолдолд нэгэн сарын дотор гэрийнхаа мөнгийг олчих юм байл шүү. Хамгийн багаар бодож хийсэн судалгаа шүү. Тэгэхээр чи энийг одоо малчтай бас гэрээгээд гэрээ борлох бүрэн боломжтой байхгүй. За давай танаад би 2 гэрээ өгье. Танах энэ 100 ийм үйл ажиллагаа явуул мөнгөө энэ данс руу ингээд хийч. Энэ мэтлэнгээр ингээд бид нар нэгнийхээ бизнесийг дэмжиж явах хэрэгтэй байхгүй. Тэгэхгүй өнөөдөр бид нар одоо малчд бас хэцүү шүү дээ. Шууд нэг 3 4 сая 5 саяын гэр худалдаж аваад хажуудаад явах бас хэцүү. Тэгэхээр энийг маш их зөв зохион байгуулад энийг чи соргоор олж харж чадах юм бол энэ чамд бас гоё бизнес улс их орныхаа төлөө хийж байгаа энэ соёлын яамыг бас хийж байгаа үйл ажиллагаа. Үнэхээр соёлын яам чи бас тодорхой хэмжээний маш олон гадны одоо инфлюенсерийг авчираад одоо сая нэг нөхрийг авчираад бас энэ Улаанбаатараас төвлөж штэ. Ютубер нөхрийг авчираад энэ соёлын яам бас тодорхой хэмжээний ажил хийгээд байна нэгсээс бас юм хийж байгаа үед бол алдаа оноо гарна шүү. Гэтэ үндсэндээ тоог нь л хэдүүлээ харах хэрэгтэй. Тэгэхээр тэр хүмүүсийг авчирснараа тэр хүмүүсийн Instagram, YouTube, Facebook-ыг дагдаг тэр олон дагагчид нь Монгол орныг одоо энэ гоё зам бол ирээд үзээд тодорхой хэмжээний мөнгө үлдээгээд явж байна. Тэгэхээр энэ дээр бол төр засгийг бас дэмжих хэрэгтэй бид нар. Энэ малчтад яаж илүү гэртэй болгох вэ гэдэг санаан дээр надад нэг юм орж ирсэн. Ер нь малчтаа би бизнесийн шугамар маш их харьцаж байгаа шүү дээ. Тэгээд нөхдүүд бол яг бэлэн мөнгө гаргаж өгөх юм чинь өлөтэй чанартай орлого нь орж ирдэг байгаа шүү дээ. Тэгээд яг хөө жилээр нь ингээд авч үзэх юм бол сард 1 сая 500 мянган төгрөг л олд юм байлээ. Дунджаар. Тийм шүү. Тийм л юм байлээ. Тэгээд малчны орлого. Тэгэхээр малчтыг яаж илүү гэртэй болгох вэ гэхээр банкуд малчтад зээл олгох боломжтой байна. Зүгээр л тэр ногоон зээл мэйл гэдэг шиг тий. Яг олгож байгаа шүү дээ. Малчтын зээл байгаа. Малчтын зээл байгаа. Энэ гэр дээр зөвхөн гэр дээр зориулсан
Монгол гэрийн зээл байхгүй. Өнгөрсөн жил 2024 онд би ингээ бүх банкнаас гэрийн зээл судалж үзсэн чинь төрийн банкн дээр л зээл малчтад зориулсан Монгол гэрийн зээл гэж гарч ирсэн. Миний судалснаар шүү. За өөр банк байсан биш магадгүй. Гисэн чинь би ингээ ганц нэг гэр зээлээр ингээ гаргах яг тэр процессыг хийгээд үзсэн чинь амар төвөгтэй мэлээ. Өөрөөсөө мэдэхгүй байгаад лээ нөгөө энэ зээлийн эдийн засаг чинь манай дээр ийм байх юм уу? Вебсайт руу ороод үзэн ш. Тэгээд нөгөө малчтаас чи баахан бичээгөөрөмд шаардаж ирсэн. Яг үнэхээр дуучлаа. Бараг гараагүй шүү. Тэгэхээр бид нар энэ манай банкныхан банк усынхан энийг одоо анзаарч хараа бүх юмыг төр гэж яхаар те эн чинь бизнесийнхаа зарчмаар л явах хэрэгтэй юм шүү дээ те. Тэгэхээр энэ малчтад зээл олгочих юм бол малчт чинь нүгэд алга болчихно гэж байхгүй манайхаа. Одоо энэ цахилгаан хэрэгслүүд гэрээ сүнтэй Монгол гэрээ сүнтэй цахилгаан хэрэгслүүдийг энэ бизнесийн байгууллагууд дэлгүүрөө зээлээр өгөөлөө шүү дээ. Төлөөд болоод байгаа бол өгөөд байгаа шүү те. Тэгэхээр манай малчтад бас энийг олгочих юм бол бид нар энэ илүү гэртээ болоод ингээд явах юм бол жуулчтаач аавна орон нутгаач сайхан сурталчлал. Энэ ажлаар чи үр дүнтэй болохын тулд сум орон нутгийн удирдлагуудтай уулзах хэрэгтэй. Хөдөө аж ахуйн газруудтай тэр сумын захиргаатай хамгийн газруудтай уулзаад та бүхэн энийг ингэж хэрэгжүүлж өгөөч ээ. Манайх юм бас ингэж хийх боломжтой байна гэх тээ. Яг л бизнесийн зарчмаар л явна энэ бол. Тэгэхээр малчид бас энэний төлөө хийх илүү гэртээ болоо тодорхой хэмжээний энэ зүүн орлоготой болно. Орлоготой болсон хүн яах вэ? Илүү урамшин. Илүү тэр нөгөө гүүгээ саан, үхрээ саан, өрөм тохоогоо тавина, тэрийгэ зарна. Энэ болгон дээр нь л одоо төр засаг жоохон дэмжиж өгчүүд энэ аялал жуулч бас хөгжих үнэхээр гоё боломжтой байна. За баярлалаа. За ингээд сүүлийн эдийн асуултуудыг асууя. Манай подкаст маань Улаанбаатар хотын 88.8 радиогоор цэцэгдэж байгаа. Дээрээс нь Дархан Эрдэнэ Сэлэнг хотын радио FM-үүдээр доорх радио FM-үүдээр цэцэгдэж байгаа. 21 аймгийн бүх радио FM-тэй бид нэр хамтарч ажиллахад бэлэн байгаа шүү. Үн төлбөргөө манахаас эрхийг аваад цацаж болно шүү. Яагаад тэгэхээр бид нар зөвхөн гар утастай хүмүүст ч юм уу энэ сошиалаар үрж байгаа платформудаар дамжиж байгаа эднэр маань бол нэг жоохон хязгаарлагдмал байгаад байдаг. Ялангуяа бидний энэ мэдээллүүдийг бол хүн утасгүй байсан ч интернетгүй байсан ч датагүй байдаг штэ хүнд сонсож явах хэрэгтэй. Тэгэхээр радио FM-үүдтэйгээ бид нар хамтарч ажиллах гэж байгаа шүү гэж хэлмээр байна. За тэгээд танаас одоо хоёлаа яриагаа жоохон зөөлрүүлж орж ирээд гол поинтуудаа ярьчлаа. Хөдөө амьдсан чинь сэтгэл хэр байна одоо сайхан эрг зүйлүүд нь юу байна? Одоо стресс багасч чинь гэдэг юм уу те? Яг ингээд одоо хэдэн жил амьдарч байна? 5 жил. 5 жил удацсан. 5 өвөл 500 үзлээ. Сайхан зүйлүүд нь юу байна? Хүмүүст ингээд хуваалцах. Үнэхээр стрессгүй. Хөдөө бол гоё. Эрүүл агаар. Тэгээд өөрсдийнхөө маллж байгаа малын махыг нөгөө ямар харгуу бүтээгдэхүүн идчихэж байгаа учраас сайхан байгаа байхгүй. Өөртөө бүгдийг нэгээд. Өөртөө хоёр ч нэр нөгөө ногоогоос тариад байгаа юм л те. Хашаандаа бас нэг жоохон төмс тарьсан, сонгоноо тарьж байгаа. Ингээд тэр болгоноо ингээд аваад ингээд идэх шиг энэ амьдралын тийм гоё happy байхгүй юм л. Яг нөгөө хүн төрлөختөө ер нь дэлхийн нийтээрээ тийм болохыг мөрөөддөг. Одоо буцаад тэр лүгөө явж ийлээ шүү дээ. Одоо тэр дэлхийн хөл бөмбөгийн одоо Дэвид Бекман эхнэртэйгээ бас тэгэл төмс ногоо тариал ингээл тэрийг ураагаал идчихсэн. Энэ болгож ингээ бүгд буцаад ухарж байгаа. Хүн төрлөختөө ер нь тийм болох байхаа. Ер нь буцаад бүгд энэ анхны хүн төрлөختөө яаж үүсэж хөгжсөн тэр лүгөө бүгд л явж байна. Тэгэхээр манай Монгол улс бол онгон байглаараа дэлхийд алдартай учраас бид нар аялал жуулчлал энэ малчтынхаа бодлогыг дэмжиж гол нь бид нар цалин орлоготой байх хэрэгтэй монголчууд. Орлоготой байж бид цаашаа амьдрна. Тэгээд энэ тусгаар тогтнол эрхчлөө энэ бүх зүйл үнд зүйлээр бид нар хадгалах хэрэгтэй. Хоёр өөртөө байнгын эвтэй байх хэрэгтэй. Одоо энэ дэлхийн том худалдааны дайнууд Монгол улсад маш их нөлөөлнө. Хятад Америкч одоо хоорондоо нэг нь 154%, нэг нь 78% дотруудаа нэмээ хийлээ. Энд нэг нөхдүүд бүр байлдаад энд худалдааны дай. Донд нь бид нар ингээд чимээгүйх ингээд ахнаар минь болооч гэдэг ингээд байж ах хэвээр. Бид нар харин тэр солонгосчууд, японочдыг сайхан энэ их орондоо авчираад 103 сар эндээ сайхан үйлчлээд хэдэн долларыг салгаж аваад өөр хүмүүстэй тэжээгээд явах нь бидний одоо тийм үүрэг болчиход байна шүү. Би бас нэг юм анзаарсан.
бид нэр одоо зөвхөн зундаал голдож болж байгаа шүү дээ, тэ. Өвөл авах боломжтой юм байна. Боломжтой. Энэ Тайланд, Вьетнам, Филиппин энэ мангар хүнтэй орнууд байгаа шүү дээ. Тэр чинь олуулаа шүү дээ. 100 хэдэн сая, 73 сая мая хүнтэй ингээд олуулаа. Энэ халуун орны нөхдөд ч цас үзээгүй байт юм байна. Бид нар нөгөө далайн хэрэг дээр очиж ивдэх гээд байдаг шиг эдгээр чинь цас үзхийсэн гэдэг нэг юм хүүтэр даарж үзхийсэн тэр юм. Тэгэхээр энэ бол одоо бид нар жуулчтай авах боломжтой шүү манайхаа. Соёлын яам, аялал жуулчлалын яамнууд хийх ажил тэрийг ард иргэд дэмжих ёстой. Бүгд л нэгдэх ёстой, бүгд эвтэй байх ёстой. Бид нар тэгвэл энэ илүү үр дүнтэй. Тэгээ соёлын яам энэ төр бол чадхаараа л дэмжиж тах шиг байгаа. Гол нь нөхөө зөв болоод асуудлууд бол байгаа. Гэхдээ ер нь бизнес хийдэг залуучууд манай смарт ухаалаг залуучууд л дэмжих хэрэгтэй л дээ. Өөрсдөө ингээд юунуудыг олж хараад боломжуудыг олж хараад. За баярлалаа. Тэгээд нэвтрүүлгийн төгсгөлд та ярьж амжаагүй ярих гэсэн зүйл үлдсэн бол манай үзэгч сонсогчдод хуваалцж болно. За тэгээд ийм сайхан нэвтрүүлэг зөвлөж оруулсан дүүдээ баярлалаа. Дүүдээс үдээ ах トゥ угийн холбоотой ингээд нэг байгаа бас нэг дүүнер байдаг юм аа. Нэг хүн ахтай дээлцэхтэй. Ахын дээлний зах одоо л нэг хэртэйг байгаа. Баавар ямар байсан яг тэр үгээрэл байгаа. Тэгэхээр ийм сайхан нэвтрүүлэг хийж гин баярлж гин. Цаашдаа ард түмэндээ бас зөвийг дандаа түгээж болж байгаа бүтэж байгаа төр засгийнхаа зөв үйлийг бид нар дэмжих ёстой. Буруу байвал бид нар шүүмжилж явах ёстой. Ирүүлэр шүү. Тэ. Доромжилж биш. Доромжилж ирүүлэр энийгээ засаач ээ. Тэр төр засагт гарсан төрийн жишээ чи бас дандаа тийм мундаглаг хүмүүс байхгүй шүү дээ. Тэгэхээр бид нар тэрийг маш их ирүүлэр зөв шүүмжилж явах ёстой. Зөв зүйлийн төлөө бид нар нэгддэг байх ёстой. Тэгээд монголчууд эвтэй байхтаа л хүчтэй. За тэгээд өнөөдрийн маань нэвтрүүлэгт хүрэлцэн ирж манай одоо ямар ч нэвтрүүлэг подкаст хийсэн эхний дугааруудад харин оролцох хүн олддгүй. Би бол олон нэвтрүүлэг хийжсэн сайн мэднэ. Тэгээд эхний дугааруудад ингээд танилыг хүмүүсэл гуйж оролцуулдаг. Тэгэхээр манай энэ подкастыг дэмжиж ингээд цаг зав гацтаад хаа байсан орон нутгаас ингээд ирээд оролцож байгаа хтаастаа маш их баярлалаа. Тэгээд монголчуудаа хэлэхэд одоо та цагдаа байна уу, малчин байна уу, эмч байна уу, хувийн бизнесмен байна уу, хинч байсан, хэдэн настайч байсан, эрэгтэй эмэгтэй хамаагүй шүү. Бүгдээрээ нэг тал шүү. Бид нар нэг тал. За тэгээд дараагийнхаа дугаар уулзцгаая. Баярлалаа. Баярлалаа.